За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэн Project Y нэртэй киног ярьж өгье. Гой мухаг нь үзэж дуусаад комент хийрээ. Лайкээ дараад сабаа дараад үзээрэй. За олон үгээр яг киногоо эхэлцгээе. За кино маань гол дүрийн хоёр эгч дүүс нэг зүйлээс зүгтааж байгаа юм шиг эргэж хараад л цагдаагийн машины дуу цаана гараад л цаа талын аян нэг тийм зөвүүн ая маягтай явж байгаагаар эхэлдэг. Дугийн дүүн залгана. Эгчин цэцгийн дэлгүүрт ажилладаг өөрөөстэй аялал хийх гэж байгаа нэгэн бүсгүй цэцэг авч байгаагаар үргэлжилнэ. Дугийн ирснээ дуудлага авалтаа гэдэл нилийн иршүүд байраа охин болтой. За тэгээд гараад машинтай хаашаа ч юм явангоо ойр зуур зүйлс ярилцаад тэг чин машин тамхи хасаахад дугийн дургуутснэ. Аливаа ганц сорчхыг гэснээр тамхиг аваад хайчдаг. Игч галзуу хүүхэн гэдэл хөвжөлтэй хоёроо. Игчийг нь Исэл гэдэг. Дугионы машин нэг залуу орж иртэл дугийн дургуухан байна. Буулдаа гэдэл. Нөгөөх нь хачиг шиг наалчаад зайгаад байгаа юм бэ энтер гэдэл. Ахан чамд айтайхан цагийн ажил болсон шүү гэсэн дургу байна. Буул гэж байна. Муухай ааштай зөлөгөө. Тэгсэн дараад байна л гэж байна. Дугийн хөөе та дандаа хачин юм хийлэгдэг үстэй гэдэл нөгөө ах хөө. Энэ удаа өөрөө зөлөг минь гэдэл. За нэг иймэрхүү ярианууд өрнөнөө. Эцэстээ ямар ч байсан нөгөө ажлыг хийхгүй л болдог. Манай Исэл нэг баарны хүүхэн хийдэг бололтой. Толны өмнө тамхиас ороод сайхан амт юм аа. За тэр ч яг уу харахаас сацх юм штэ. Исэл цагийн ажил хийдэг байсан. Цэцгийн дэлгүүрээ худалдаад авцсан. 700 саяын байр худалдаад авцсан. Аргагүй дээ ийм хөргөө охин тип их л авдаг байлгүй дээ. Хамт ажилдаг охид нь атаархаад л байгаа бололтой. Вая гэд нэг ихч гарч ирлээ. Тэрнийг нэг охин асуугаад сайн байгаа юу гэж байна. Тэгсэн Исэл юм дуурсангүй. Гэтэл тэр Вая нь эндхийн домог буюу эднээс өмнө ажилдаг байсан бололтой. За тэгээд л захирлан солигдсон одоо ирж байгаа анх удаа шин захиралтайгаа уулзах гэж байгаа бололтой. Гэтэл нөгөө захирлан сонин гараа сайн байна уу ч байхгүй нэг цэцэг ганцсан байна. Урд талаасаа хоёр дахь цэцэг харцалж чадахгүй бол зүгээр хаяач гэдэл хачаач юм яриад орж ирдэг. Хоорондын зайг нь бас тааруулж гэж ах шиг шууд л хачаа ажиллаад эхэлнэ. Эвгүй зэрэгтэй гараа газтай. За тэгээд суулаа ойр зур сагсан бөмбөгийн спорт хэцүү талаар яриад л байж байтал нөгөө захирлын хажууд сууж байсан охин нэг стакан ширээн дээгүүр татаад авсан чинь хөөе бити чирээдээ ил гин ёдор став энэ ч одоо тэгсэн нөгөө охин манай захирал үнэхээр эмзэг юм а гэдэл найланхаа тал гараа мөрөн дээр нь тавьсан чинь гараа тат гэж авдیں۔ Ёо ёстой ёдор тэгснээ хоёр талдаа сууж байсан охиноо цаашаа солиод суул гэд үнэн сонин гараа. За тэгээд л нөгөө сагсан бөмбөгийн бит тавигчдын тохирооны тоглолтын уулзалт ингээд 65-59-ээр 6 онооны зөрүүтэй хожигдно гэсэн тохироогоор дууссныг нэг охин дугионы машинд суугаад согтуурхаал хэлж байгаа. Тэгтэл гинтэл нэг нөхөр амиа орсон талаар мэдээ уншаал манай Исэл игч амар чухал царай гаргаад л тэгсэн тэр охид болон манай хоёр бөөнөл мөнгөө тэр амиа хорсон гарт хөрөнгө оруулсан юм шиг байгаа. Амьдралаа гэж нэг өдөр ингээд л гинт юу ч өгөө болчих гэж амиа оруулсан гарыг чүү менежер гэдэг юм байна л да. Нөгөө 700 саяын байр чинь хударсан хөөрхий. Заллуулснаа мэдээд л манай хоёр оршуулах ёслол дээр нь очиод түүгээж өгж байгаа юм да. Хөөрхий хамаг мөнгө алдсан болохоор аргачихгүй үсттэй. Шил аваа зург руу шуу шидэж байгаа юм чинь ёстой амар. Манай хоёр орон дээр хоёр тишээ хараад твтэж байна. Мөнгө алдсан үнэхтэй л байгаа бол та. Яаж игээд амьдрнаа л гэж байна. Исэл гараад алхаж байтал данснаас нь 100 сая вон гарсан мэдэгдэл ирж байгаа. Мэдээж дугийн л авсан байж таараа. Нөгөө ирээдсэн тохирооны тоглолтод мөрий тавьсан байдаг. Исэл очиод л яах вэ чамайг одоо яах вэ яана гэдэл сандралтаад л дугийн баталгаатай мэдээл гэдгийг мэдэж байгаа бидтэй. Чи ч гэсэн сонсон бидтэй гэдэл. За тэгээд ямар ч гэсэн нэг юм мөрий тавьснаар нь яг болтгол доо. Тэгээд л баярлаад л хөөрөөд л тэгсэн чинь нөгөө тавьсан сайт нь манай хоёрын мөнгийг заллаад авцсан. Тэгснээ бид бүх мөнгийг чинь авсан. Цагдаад мэддэгдэрээ гэсэн бичиг гаргаж ирдэг. Йоо эста нэрээ ийм лөвөр амьдрал дээр зөндөөл байдаг бах та. Тэгээд л ёстой бүх мөнгө алдаа шалдаа болоо да. Дугяа нөгөө голоод байсан ажил санал болгоод байсан ах руугаа яриад л нөгөө ажил байна уу гэсэн Исэл та хоёр дампуурсан гэлөө гэдэл даажигнаад л дугяа нөгөө ажлыг чинь хий гэдэл аргаа барж байна да. Тэгээд орой 9 цагт баарнд хүрээд ирээ л гэж байна. Тэгээд Исэл очлоо. Нөгөөч нь хамт бизнес хийдэг хүмүүстэй Исэлийг танилцуулаад л анжумын дарга танилцуулаад л манай Исэлийг бүрэн суурьсан царайнаас өөр авах юм байхгүй гэдэл хогийн гар тоглоодж байгаа юм уу ягаад ч байгаа юм бүү. За тэгээд л чирсээр байгаа даргийнхаа хажуус болгочдөг. Тэгээд гарынх нь бугуучны өнгийг нь улаан болгочж байгаа. Бодвол хямдхан болгож л байгаа юм билгүй дээ. Би тэгж л ойлгосон. За тэгээд нөгөө анх баарны захирал болоод орж ирж байсан эвгүй гарын эхнэр нь залуухан нууц амрагтайгаа маргалдаж байна. Гадуур өөр газар уулзъя гэсэн залуу нь салах гээд байгаа мó гэдэл тэгсэн мөнгөтэй ажмаа уурлаад л ус цацаад л тамхиа унтраа гэдэл дарамтлаад л залууч яг уу дарамтлуулж л байгаа юм л да.
Тэгээд ойлголоо, гадуур уулз яа л гэж байна. Гэхдээ танаа нөхөр яасан болоод гадуур уулзах гээд байгаа юм бэ гэдэл. Аргагүй штэ, нөхөр нь энэ баарныхан захирал болоод ирсэн байгаа шүү дээ. За тэгээд нөгөө залуу гараад хоёр найзтайгаа нөгөө эсэлийг доромжлоод байдаг Согхун гэдэг гартаа цуг юм яриад л. Тэгтэл дээр нь Дугян шатан дээр сууж байгаа дээрэг нь сонсчдөг. Тэр яриан дээр нь саяын баян ажмаа дарамтлуулаад байсан залуу ажмаагийн нөхөр нь нэг газар 700 сая вооны алтнуусан талаар ярьдаг. Би ажмаа дээр ажиллаад хаана байгааг нь олж мэдээ. Тэгээд хамт ажиллаа гүйцэтгээд та 60% нь авал гэж байна. Манай Дугян ямар ч байсан бүгдийг нь сайн сонсоод л авлаа. Тэгээд Дугян нөгөө новш дээр орж ирсэн. Бас л даапаалал янз бүр болоод л энэ удаагийн даалгаврыг сайн биелүүлж ээж л мөнгөтэй болно энэ төр гээд. Тэгсэн нөгөө дарга эсэлийг нэг удаа 200 гэдэл мөнгө өгч байгаа харагдана. Бодвол нэг удаа унтаад 200 өгөөд явъя л гэж байгаа юм шиг байгаа. Тэгсэн юм дуугарлгүй гараа тамхи татаад суудаг. Бодвол ийм байдал байгаадаа гутарсан байх л та. Дугян завсар зайгүй хүмүүс зөөгөөд л такси үйлчилгээ үзүүлээд тэгсэн нөгөө 700 сая алтнуусан гэдээсэн залуу нөгөө захирлын их нэртэй сууж хөргүүлдэг. Дугян яриаг нь сонсоод л нөгөө залууч хэлүүлэх гээд л үзээд л байдаг. Яг хэлэх гэж байтал бөөлжөөд машинаа зогсоо гэдэл буугаад шууд бөөлжж байгаа юм да заваа штэ. Тэгээ Дугян нөгөө залуугийн утаснаас эсэлийг даргатай нь явсан талаар мессеж уншаад л хайхаар явна. Эсэл эсэргүүцээд л тэгсэн эрэлт хэрэгцээтэй байгаа дээрээ наа даашаа зас гэдэл дарга нь орилж байхад Дугян араас нь шилээр хусаад л хайж байгаа. Болж мөстаг. За тэгээд Дугян Согху дуу захирлын 700 саяыг хулгайлах гэж байгааг эсэлд хэлнэ. Эсэл дуу захирал амар биш ээ. Алдаа гарвал алуулж мэднэ гэдэл. Тамхиныг цороод байж байснаа хамт хийл гэж байна. Ингээд л жинхэнэ тулаан эхлэж байгаа юм да. За тэгээд манай хоёр дуу захирлын эргэн тойрныг судлаад энэ эмэгтэйд баригдаж болохгүй таарсан бүхнээ алдаг харгас хэрцгий нэгэн дуу захирлын бохир ажлыг хийдэг гэдэл нөгөөх нь үнэхээр эвгүй царайтай эмэгтэй. Эсэл нүдэндээ хар багтаа дуу захирал дээр ирээд л сууж байгаа. Тэгсэн чинь нэг чалчаа нөхөр хажууд нь чалчиж байгаа чой менежерийг алсан талаараа амлалтчдаг. Ингээд л эсэл чой менежер буруугүй дуу захирал тамаг учир байгааг мэддэг. Дуу захирал ганц хараад л нөгөөх чинь нам дуугүй. Удахгүй босоо тэр хоёроос холдоод яваад өгнөө. Дуу захирал чи наад бага ав. Царайгаа нуусан хүүхэн дургуул гэж байна. Эсэл өөдөөс нь нүдийг нь дарснаа. Надад нуусан илүү зугаатай байна. Тэгсэн дуу захирал уурлаад л би чамайг зугаацуулах гэж арх уух юм уу л гэж байна. Тэгсэн эсэл тэгвэл ээлжилж ууя. Би хожигдвол багаатай л гээд уухаар болов. Бодвол айл нэг нь төрүүлж унах хүртлээ уух юм байхаа. Тэгээд уугаад л гадаа Дугян хүлээгээд тэгээд 30 минутаас удвал хөдөлж эхлэн гэсэн болохоор гадаа захирлын машиныг мөргөөд захирлыг гаргаж ирдэг. Уучлаарай жоохон мөрөгчлөө даатгал дуучий гэдэл араас нь тэгсэн хэрэггүй болохоор зайл гэдэл нөгөө дуу захирал аашаа гаргаж байна. Тэгсэн дуу захирал уцаа орхичоод гарсан байна. Эсэл уцснаас нь бүх мэдээллийг нь хуулаад авчдаг. За тэгээд манай хоёр айлвжээ 700 сая нуусан газрыг нь олоод ирсэн байхад нөгөө анх ярьж байсан 3 залуу дөнгөж газрыг нь мэдээд уцаар ярьж байгаа бололтой. За тэгээд манай хоёр ухаад л Дугян нэг газар тэгшлэгч байгааг хараад хажууд нь ухаж эхлээд алтыг ямар ч байсан олж байгаа. Манай хоёр баярлаад л хүрзээ газар зоотол доор нь дахиад баахан алт байдаг юм да. Хэдэн тэр бумыг олсон хоёр жаргалтай байх нь аргагүй дээ. Энэ угаасаа бидэн шиг охтын цусыг сорж олсон мөнгө бид авч болноо л гэж байна. Ганц амьдрах юм чинь амьдрсан шиг амьдрнаа л гэж байна. Тэгтэл Согху замд нь зөрөөд явж идэг. Манай хоёрыг таниад л уцруу залгаал араас нь сигналдаж хөөгөөд тэгсэн эсэл 700 сая булаалгачих гэдэл. Дугян юу гинэ гэсэн чи эсэл надад итгээл гэж байна. Тэгээд 700 сая булаалгахгүй гэж худлаа тэмцээд л нөгөөх нь манай хоёрыг хайр найргүй зодож байгаад аваад явна. Яа тэгсэн бас зүгээр явчихгүй тэр хоёрын машины ард байгаа нөгөө их алтыг харангаал алдна. Тэгээд яваад өгсөн болчихлоо гэд манай хоёр баярлаад байхыг бодоход нэг юм төлөвлөсөн л болтой. Тэгсэн эсэл дуу захирал руу хулгайчийг танаа ихнэр мэднэ гэд мессеж явуулчихдаг. Тэгэхээр дуу захирал нөгөө ихнэрийнхээ явуулдаж байсан залуугаас эхлээд хөөгөөд л нөгөө 3 залууч нь ангуучилж эхэлж байгаа юм да. За тэгээд манай хоёр ээж дээр очие гэд ээж нь гэж бас нэг сонингаар. Тэгэд ямартай ч уулдаад ээжээ гуйх юм байна гэдэл тэгсэн Дугян гинтл тоглоод байгаа юм шиг байна уу гэж уурлаад л эвгүй харилцаатай болтой. Тэгсэн ээж нь би чамайг 15 настайд төрүүлсэн яаж харьцаатай байна л гэж байна. Манай хоёр 500 саяыг өгье Япон руу нэг цүнх оруулаад өгөөч гэсэн. Ээж нь Японы элчин сайдын нууц амраг юм байна л да. Нөгөө алтаал гаргуулах гээд байгаа бололтой. Тэгэд ямартай ч ээж нь зөвшөөрлөө. Эхлээд энэ газар очиод гадаад паспортаа хийлгэчихэл гэж байна. Дуу захирал наалтамхай хар замагт нохоо яаж өгөхөж байгаа бичлэг үзэж байгаагаар үргэлжилнэ. Эхлээд эхнэрээ алаад л үнэн хэрцгий заяа.
За тэгээд манай хоёр Японы элчин сайд руу явуулдаж байгаа бичлэгийг нь явуулж сүрдүүлж эхэлнэ. Ээж нь чичрээд л унаад л тэгээд эсвэл элчин сайдтай уулзахаар Дугиан паспортаа хэлэвхээр явна. Ээж унтцсан байгаа дээр яваад ирээл гэж байна. Дуу захирлын бохир ажлыг хийдэг нөгөө эмэгтэй дараагийн байгаа олж ирнэ. Дуу захирлын их нэртэй явуулдаг нь хинбэ? Тэгээд цоггүй голоод ирж байгаа юм да. Алтаан байна гэсэн хэльяа л гэж байна. Орилоод л дуу захирал миний их нэртэй явуулсныг бодож үзэж болохч миний мөнгөнд хүрнэ гинэ гэдэл гуйнаас нь эхлэхүү гуйг нь зүсээд л хөлнийхэн судцыг таслаад л хөөрхийг тамалж өгөндөө ёстой ёо. Ингээд манай хоёрыг хилүүлээд авдаг. Манай хоёр буцаад гэртээ иртэл ээж нь алтыг нь аваад зогтсон байдаг. Дугиан залгаад алднаа л гин. Тэгсэн галзуу ээж нь зөвхөн чи бид хоёрын мэддэг газар байгаа л гэдэг. Дугиан ээжигээ мэднэ гэдэл гардаг. Нөгөө зэрлэг ажмаа ихчиг болоод л ирж байгаа. Тэгсэн араас нь Дугиан олж ирээд л аваад л зогтно. Ээж нь чи яв дураараа амьдр гэд хөөгөөд л явуулчихж байгаа. Үнэндээ Дугиан дотроо алтаан байгааг нөгөө чи бид хоёрын л мэддэг газар байгаа гэдэг үгнээс улбалаад олсон болоод л явсан юм бэ нэлээ л дээ. Тэгсэн эсвэл ээж яваал гин хамт авч явна гэдэл Дугиан өөрөө мэд гिचээд алт руу яваад өгдөг. Эсвэл араас нь дагаад очтол ээжийг нөгөө хар лаганд хийгээд лаалах гэж байдаг. Эсвэл очиж чаддгүй яхаа мэдгүй байж байтал ээж нас зүгээр ч өгчихгүй нөгөө зэрлэг ажмаг аваад л өгч байгаа. Хамгийн муухан дуу захирал нөгөө эмэгтэйг зүгээр л өнгөрсөн хугацаанд сайн ажиллаа гэд өхүүлж байгаа. Зөвүүн гар. Эсвэл буцаж гэртээ ирээд л Дугиан ч алтаа болоод ирдэг. Ээж өгчлээ гэсэн үгсэн болж идэргээд л эсвэл уурлаад алтаа аваад зайлгэн. Гарч яваад паспортаа авангаа ээжийнхээ хойноос гашуудаж байгаад л ирнэ. Тэгээд нэг өөр охин ирсэн. Та хоёр хурдан эндээс яв. Та хоёрыг хайгаад бөө юм болж байна гэсэн. Эсвэл гадаад паспортаа шатаагаад тэр новчнуудыг алж байж л эндээс явна гэдэл жинхэнэ өшөө авалт эхэлж байгаа юм да. Буруу ихч дүүсээр оролцсон болж таарж байгаа. Сокку дээр ирээд л мэдээлэл аван чамааг ийм болгосон өшөөгч нь аваад өгье гэдэл. Тэгсэн Сокку хэд хоногийн дараа саксны тоглолт 6 онооны зөрүүтэй хожигдно гэсэн тохирооны тоглолт дээр дуу захирал бүх хөрөнгөө тавьж байгаа гэдэл хэлдэг. Дуу захирлын туслах залгаад л таны хэлснээр бүх хөрөнгийг нь бооцон тавьсныг хэлнэ. Эсвэл нөгөө хожигдоход гол ураг гүйцэтгэх багийн гол тоглогчийг таньдаг юм билээ л дээ. Тэгэд очиод ятгахчихдаг. Хэдий хүртэл ингэж хог нов шиг амьдрах гэсэн юм бэ эдэр гэдэл. Тэгэл тоглолтын дээр залуу гинтэл сайн тоглоод дуу захирлын бүх мөнгө салхинд хийсвэ хөөрхий. Ингээд дууслаа да гэтэл нөгөөдөг чи манай хоёрын хамт ажилдаг бүх ихч дүүсийг нь барьцаалал хурдан миний алтыг аваад ир гэдэл манай хоёр ч аваад очино. Алтыг гаргаж тавиад тэднийг тавьж явуул гэсэн нөгөө нов шүү гэж тэхэвдэ. Гарыг нь тайрал гэж бай. Тэгсэн алтыг нь нөгөө хар лаг руу хийх гэсэн царай нь барааж ирээд л тавиад явуул гэд. Тэгэд ямар ч байсан ихч дүүсээ аварчаад алтаа аваад л зүхтэн. Тэгтэл нөгөө галзууч нь гинтэл хажуунаас нь машинтай ирж мөргөөдөл манай хоёрыг бараг л алхаа шахад. Манай хоёр ээлжилж ирээд л нөгөө новчтой үдэд тарж агаад нөгөө хар лаг руу алттай зүгунд гачдаг. Үхтэй хүртэл дуугүй үхэж чадахгүй олон юм хуцаж байгаа л үхэж байгаа. Тэгэд л манай хоёр эхлэхдээ алхаж байсан зураг л одоо ингээд алхаж байгаа юм бэ нэлээ л дээ. Эсвэл нэг ч гэсэн алт хулгайлж чадаагүй юу дандаа л юм хулгаалдаг байж гэдэл. Гэтэл Дугиан алтаар яах гэсэн юм. Гэтэл өргөвчтэй аялалд явах гэсэн юм гэдэл хөвгчлөлтөө яриа өрнүүлээд л алхаж байгаагаар кино дуусч байгаа. Буруу ихч дүүсээрээ оролдоод өөрөө там руугаа танилаа доо хөрхий. Сүүл цоггүй руу алт чинь энд лагт байгаа гэд явуулцдаг. Бодвол очиж аваад цагдаад баригдах байх гэж бодоод байна. Бас л манай хоёрын зал байхаа. За нэг иймэрхүү кино байла. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Лайк, саба дарахаа мартваа. 1-10 хүртэл киног хүндлээрээ баярлалаа. Баяртай.